За амжилт хүсье. Маш гоё танилцуулга урьж гин те. Таад маань бүгдээрээ гоё идэвхтэй оролцоорой. Уулзалтанд орж иж байгаа хүмүүстээ бүгдээр нь баяр хүргэе. За орой минь хүргэе. За бүгдээрэнд нь орой минь. Миний байр төслийнхөө хамгийн анхны вебинарыг ингээд эхлүүлж байгаадаа баяртай байна. За тэгээд хэдүүлээ вебинарт яг ингээд нөгөө амьдаар халуун дотноор ярилцаад ингээд явна. Тэгээд энэ мэдээлэлээ танилцсангаа энэ процессоо бид нэр ингээд нөгөө анх удаага ингээд нөгөө лайваар явуулж байгаадаа бас их баяртай байна. Тэгээд миний байр төслийн пэйжийн одоо 97 мянган дагагчтай энэ орой мэндийг хүргье. За тэгээ өнөө орой надтай хамтран вебинарыг одоо удирдах авах ган жаргал лидерийгээ бас урьж байна. Орой минь байна уу? Орой минь. За бүх одоо миний байр төслийн пэйжийн гишүүдтэй ингээд энэ орой мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр манай хамгийн анхны вебинар ингээд та эдтэйгээ амьдаар уулзаад тий амьд харилцаатай ингээд вебинар маань эхэлж байна. За тэгээд ер нь миний байр төслийг ингээд яагаад санаачлах болсон юм болоо? Тэгээ миний байр төсөл гэдэг нэрнээсээ эхлээд биднэрт бол ингээ айгу гой санагддаг тий. Одоо огт танихгүй хүн байсан ч гэсэн миний байр төсөл гэдэг нэр ингээд айгу хүмүүс тийм нэг дотн санагддаг байх гэж одоо хүмүүсийн яг ингээд нэг найзан чим шиг яг хажууд нь байх тийм гой нэрийг сонгож өгөө гэд ингээд анх миний байр төслийг жил гаруй өмнө санаачилж ийсэн. За тэгээд намайг үүрч сайх гэдэг. Энэ зурган дээр хар пижактай ингээ харагдаж байгаа. Энэ ягаан пижактай нь болохоор манай хамтран одоо миний байр төслийг санаачлагч ган жаргал найз маань байгаа. Битээр болохоор ингээд найзууд. Тэгээд бит хоёр болохоор юу гэж ярьсан бэ гэхээр жил гаруй өмнө ер нь ингээд хүмүүст хэрэгцээтэй нэг гоё зүйлийг хийя. Хүмүүст яаж тусалж болох вэ? Ер нь өнөөдрийн нийгэмд ингээд Монголын амьдралд хамгийн их тулгамдж байгаа асуудал бол одоо байр орон сууцны асуудал байгаа шүү дээ тий. Хүмүүс ингээд бүхэл бүтэн байртай болохын тулд ингээд өөрийнхөө 10 жилийг зориулаад 15 жилийг зориулаад Солонгост очиж ажиллаж гин. Эсвэл төрийн албанд ингээд ажиллаад арай гэж урчлагаагаа цуглуулад 20 жилийн ипотекийн зээл тавиад ч гэдэг юм уу ингээд байртай болдог процесс. Тэгэхээр ингээд хүн байртай болохын тулд өөрийнхөө амьдралын за бараг 25-30 жилийг зориулж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ процессыг яаж хөнгөвчүүлж болох вэ? За биднэрт ямар боломж байна вэ? Тэ? За тэгвэл бид хоёр өөрснийхөө болон одоо бизнес хамтрагч нарынхаа туршлага дээр тулгуурлаад миний байр төслөөр дамжуулан 1 жилийн хугацаанд урьдчилгаагаа цуглуулах боломжийг нь заагаад өгөө. Тэ? Монгол улсад бол одоо маш их байрнууд баригдаж байна. Хөдөө хотгүй ингээл зөндөө их байрнууд баригдсан. Хамгийн гол нь тэр байрнууд чинь доод тал нь 200 сая, 300 сая, 500 сая нэг тэрбумын байр байна. Тэр байрыг гол нь Монголд ингээд нөгөө нэг худалдаж авах мөнгөтэй хүн хэд байна вэ? Урьдчилгааг нь бүрдүүлэх чадaltaй хүн хэд байна вэ гэдэг асуудал байгаа даахгүй. Байр одоо баригдсан байр бол дутагддаг байгаа шүү дээ, тийм үү? Тийм учраас ер нь бол 1 жилийн хугацаанд 40-с 120 сая төгрөгийн урьдчилгаа цуглуулах боломж байгаа юм байна. За тэгээд яг үүнд нь сургая. Тэ? Хүмүүсийг яаж хуримтлалтай болгох вэ гэдэг ийм зүйлийг анх санаачилсан байгаа. Тэгээ ган жаргал найз маань ер нь бол ингээд нөгөө өөрийнхөө байртай болсон түүхээс те ер нь ингээд яг энэ миний байр төсөл бол бидний амьдрал дээр ургаж гарсан учраас чи жишээ нь яаж ингээд байртай болж исэн бэ? Тэр түүхээсээ хуваалцах уу? За тэгээ. За тэгээд би болохоор одоо ингээд бас залуу гэр бүлийн төлөөлөл туризмын байранд ингээд амьдардаг байсан. Тэгээд 6 жилийн өмнө яг одоо энэ Siberian Wellness гэдэг компанидаа ирээд тэгээд хамгийн чухал одоо боломж нь байртай ингээд болох боломжтой юм байна гэдэг зүйлийг бол гарч исэн. Тэгээд би болохоор одоо ингээд бас л энэ тентхийн салбар зөндөө ингээд ажиллаж үзсэн. Гэхдээ өнөөдөр хуримтлалтай үүсгээд байртай болно гэдэг зүйл л айгүй тухайн үед бол бас жоохон хэцүү байсан. Яагаад тэгэхээр ингээд хэрэглээндээ ч бүх зүйл маань ингээд олж байгаа орлого маань хүрэхгүй, дээр нь ингээд хоёулаа хөдөлмөрлөж байгаа ч гэсэн битээр ингээд байрныхаа асуудлыг бол шийдэж чадаагүй. Гэр бүлийн гишүүд нэмэгдээд идэг. Яаж байртай болох вэ? За одоо ингээд зээл авах гэхээр нөгөө зээлийнх нь шаардлага нь одоо бэлдвүүч гэдэг юм уу? Яг ийм асуудал бол одоо надад байсан. За тэгээд
Яаж одоо байртай болсон бэ гэхээр яг Siberian Wellness-ийн боломжийг ашиглаад компаниас шагналт өгсөн мөнгөөр 1 жилийн дотор орон сууцныхаа асуудлыг Аз зэрэглийн бүсэд 3 өрөө байрыг бол ингээд бэлэн мөнгөөр шийдэжсэн. За энийг харин яаж одоо хүмүүст хүргэх вэ? Монгол тийм гоё боломж байгаад байна шүү дээ, тий. Өнөөдөр хүмүүс ингээд амьдралын чанараа сайжруулахын тулд тусдаа ингээд маш гол ажиллаж байна. Тэглээгээд амьдрал нь одоо бүр ингээд дээшилсэн юмгүй ингээд онцгүй кейсүүд ч гэсэн зөндөө байгаад байна, тий. Тэгэхээр миний одоо гол атгаж явсан зүйл болохоор энд өөрөө хөдөлмөрлж чадах юм бол энэ өөрийнхөө гэр бүлдээ байгаа тэр санхүүгийн асуудлуудаа шийдэж чадах юм байна гэдэг зүйлийг харсан учраас 1 жилийн хугацаанд маш сайн хөдөлмөрч чадсан. Ингээд өөрийн орон сууцны асуудлаа шийдсэн аргаа хоёулаа ингээд бид хоёр ярьсан. За хоёулаа ингээд яаж одоо энэ ийм залуучууд хоёулаа шиг залуучууд залуу гэр бүлүүд маш олон байгаа. Энийг одоо яаж шийдэхэд нь туслах вэ? Өөрсдийнхөө хийсэн бүтээсэн зүйлийг яаж хөргөх вэ гэдэг ярианаас эхлээд энэ төсөл маань бол ингээд эхэлсэн. Тэгээд 1 жил гэдэг бол маш богино хугацаа байхгүй юу? Та одоо яг түрүү жилийн 1 жилийн өмнө юу хийж исэн бол тий? Тэрнээс хойш өнөөдрийн 5 сарын өнөөдөр 22-ны өдөр байна тий? 22-ны өдөр ямар хурдан ирсэн байгааг хүн болгол баг ингээд завгүй ингээд амьдралын хэм маягтай бид нар яваад л байдаг. Тэгэнгүүт өнөөдөр бидний амьдрал ямар байна? 1 жилийн хугацаа яаж хурдан өнгөрч байгааг бид нар баг анзаарах завгүй л ингээд явж штэ. Тэгэхээр миний барьцлалын зорилго нь 1 жил та бүх зүйлүүдээ те бүх фокус чинь энэ миний барьцлал дээр байх юм. Танд бид нар дистаралтаагаар ингээд бүх зүйлүүдийг заагаад өчнө. За ингээд битэрийн хувьд бол одоо орон сууцны асуудлаа ингээд хоёулаа бас яг тэр тухайн цаг мөчид бол шийдэж чадсан. 20 онд бизнесээ эхлүүлээд 21 онд болохоор орон сууцаа бэлэн мөнгөөр навч чадсан байж байгаа. За тэгэд манай найз бас битэр ингээд хоёулаа байрныхаа асуудлыг шийдсэн те. За бас өөр ингээд түүхээсээ бас ярихгүй юм найз маань. За тэгээ манай ган жаргал лидер бол одоо яг ингээд Siberian Wellness-д орж ирж байхдаа нэг ой гарантай хүүхэдтэй нэг хүүхэд нь 4 сартай ингээд урдаа ингээд үүрцээ орж ирж исэн байхгүй юу тий. Тэгэхээр ингээд нөгөө нэг ээжүүд айгүй хүчтэй байдаг шүү дээ. Ер нь ингээд нөгөө декреттэй ээжүүдийг маань бол одоо хүмүүс бол 50,000 төгрөгөөр одоо юу гэдэг тий төрөлсөг 10,000 төгрөгөөр үнэлээл гэртээ сууж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо манай багт ган жаргал лидер за тэгээд би өөрөө ч гэсэн яг ингээд декреттэй ээж нарын төлөөлөл байсан. Анх энэ бизнест орж ирэхдээ декреттэй байсан. Одоо ч ахаад одоо 10 сартай хүүхэдтэй декреттэй бизнесээ хийгээд байж гин тий. Гэхдээ ер нь бол яг хуу манай бизнесийн хувьд онлайнаар хийх боломжтой. Бидний хүмүүсийг ингээд тэгжлээд байгаа шүү дээ. Ажлынхаа хажуугаар нэмэлт орлоготой бол онлайнаар ажил гадаадад байгаа хүмүүст маань ч гэсэн боломж байна гэдэг байгаа нь манай бизнес network бизнес буюу одоо яг мэдээллийг түгээж тий одоо борлуулалт хийхэд онлайнаар хийх боломж байна. Сошиалор, фейсбүүкээр ч гэдэг юм уу ингээд сторидо эсвэл одоо пост хийх маягаар эсвэл пэйж ажилуулад бүр нүүр царайгаа гаргахгүй пэйж ажилуулаад бүтээгдэхүүнээ борлуулсан болж байна. Хамгийн гол нь тэр бүтээгдэхүүний борлуулалт өдөр тутмын үр ашиг нь маш өндөр байгаад байгаа учраас энэ боломжийг ашиглаад өдөр болгон одоо магадгүй мандал хуримтлалтаа нэг тий 20,000 төгрөг хуримтлуулад дээрээс нь өдөрт 300,000 төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа гэхэд 300,000 төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа гэхэд юу яаж байгаа байхгүй юу? Одоо юу гэдгийг те 300,000 төгрөгөө мандал хуримтлалтаа өнөөдөр ингээд хийчлээ. Тэгэхэд л энэ 1 жилийн хугацаанд 40-с 120 сая төгрөг борлох боломж байна гэдгийг харсан учраас бид хоёр яг өөрснийхөө түүхтээр тулгуурлаад миний хувьд бол одоо ингээд анх Siberian Wellness компанид ирэхдээ 1 өрөө байртай иржсэн. Одоо 3 өрөө байртай болсон. Тэрийг бэлэн мөнгөөр нь авч ирсэн хамгийн гоё юм тий. За тэгээ ган жаргал лидер болон одоо яг бит хоёртай хамтарч бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд 5 өрөөтэй, 4 өрөө байртай, 2 давхар пент хаустай ч болсон одоо гэр бүлүүд байна. Тэгэхээр биднэрт яг ийм боломж байхад бид нэр хүмүүст ярихгүй, хэлэхгүй, түгээхгүй байх нь айгүй харамсалтай учраас энэ одоо төсөл эхэлсэн юм аа. За тэгээд энд байгаа ингээ хүмүүсээсээ бас асуумаар байна л да. Ер нь ингээд мэдээж ингээд энд 50 хүн ороод ирсэн байна. Сүүндээ орж ирсэн хүмүүсээсээ асуумаар байна. За яг нэгдүгээрт болохоор та одоо байртай хүмүүсээсээ асуумаар байна. Яг ингээд хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирээд хэдэн жилийн дараа одоо нэг одоо ингээд ажил дээр гарч ирсэн маа шүү дээ тий. Ажил дээр гарч ирэл яг ингээд өөрийнхөө хөдөлмөрөөр ингээд байр авсан хүмүүс ер нь хэдэн жилийг зориулж иж ер нь ордоороо ингээд өөрийн гар дээр
авч байна вэ Монголд ер нь те. Тэгээ би бас нэг 2-3 хүний яг ийм сэтгэлийг Монголд одоо яг ер нь яг хөрсөн дээрээ ямар байна уу гэдгийг сонсомоор байна л да. За сэтгэлээ хэлэх хүн байна уу? Эсвэл юу ячиж болно? Коммент чатанда бас бичиж болно тий. За сэтгэлээ хуваалцах хүн байна уу? Мика асаагаад. Сайн байна уу? Сайн байна уу? За. Яар. Би одоо 10 жилийн өмнө Батик Карникоро байд авч ирсэн. Одоо бараг төлөөд 8 жил үлдчихэж байна. Нэг 300 мянган үлддэг. Хоёр дээр бас нөгөө сая 400 дээр 400 авдаг байсан. 250 мянган төлнө гэдэг нь одоо өндөрлөлтэй. Содордог байсан. Одоо болохоор 10 жилийн дараа эргээ харгалаад тэр бүгд нөгөө сая гаруй төгрөгийн баримттай 2 сая төгрөгийн 4 сая төгрөгийн шүлгтэй бодоод хэрэглэхээр нэг баг төлөлттэй юм шиг санагдав. Хой даах авахд дөрөв өндөр зориглоод авчихсан болохоор дүүс хэрэг сэтгэлдсэн мотороо төлөлтийн явуулаа болохгүй шүү гэж бодоод авчихсан. Одоо тэр байраад хомсох зорилготой тэгээд миний батлалтаар явж байна. Ааха. За та бүхэн кейс их төстэй юм байна. Тэгээ анх Сибирт элсэж орж явахдаа 9 жилийн өмнө манайх нэг өрөө байртай байсан. Тэгээд нэг өрөө байрныхаа ипотекийг төлөөд сардаа нэг 200 гаруй мянган төгрөгийн ипотек төлөө явж исэн. Тэгээ нөхөр битэрийн мөрөөдөл бол нэг өрөө байрныхаа ипотекийг 2026 онд дуусахад 2 өрөө байр болгоно гэж мөрөөддөг байсан. Би эмч мэрэгчлээ, нөхөр маань болохоор замын инженер мэрэгчлээ. Тэгээд хоёулаа зэрэг ажилладаг ийм байсан. Тэгэнгүүт хэрвээ Сибирийн Wellness элсээгүй байсан бол өдөөд яг энэ жил манай ипотекийн зээл дуусаад битээр 2 өрөө байртай болох гээд одоо ингээд зорилготой явж явах байсан баг. Яг Сибирийн Wellness ирснээрээ би бол маш их цаг хугацааг товчлоод ингээд өөрийнхөө шагналын мөнгө болон одоо Сибирийнхаа боломжийг ашиглаад орон сууцны урьдчилгаа энэ төр аваад тэгээд одоо бол ингээд шууд өөрийн нэр дээр одоо бэлэн мөнгөөр нь авч яасан байхгүй. Тэгэхээр бид нар одоо хүмүүст бол ямар санал тавиад байна гэхээр нэг жилийн хөдөлмөрөөл одоо яг хүмүүсийн энэ зарцуулаад байгаа тийм ээ ипотект зориулаад байгаа 15 жил, урьдчилгаагаа цуглуулах чинь 10 жил. За ипотекийн нэмэл бараг 25 жил ч юм уу болоод байгаа шүү дээ тийм. Энэ ядаж нэг 10 жилийг нь товчлоод өгчээ. 10 жилийн хугацаанд урьдчилгаагаа цуглуулах гэж хөдөлмөрлөж байгаа юуг 1 жил болгоод өгчээ. Тэ? 1 жил маш сайнаар хөдөлмөрлөөл бизнесийн боломжийг ашиглаж маш сайнаар хөдөлмөрлөөл урьдчилгаатай болчихё гэдэг имийг яриад байгаамаа. Тэгээд 1 жил гарангийн хугацаанд биднэрт бас үр дүнгууд гарсан. Тэгээ ямар үр дүнгууд гарсан бэ гэхээр манай бизнес хамтрагч нар байраа захиалсан айл айгүй олон байна. Одоо юутэй ажлын байр буюу ийм офисын салбарын авсан хүн байна. Гаражтай болсон байна. Туслан байшин захиалсан айлууд байна ч гэдэг юм уу. Ингээд айгүй гоё үр дүнгууд гарч байна. Зарим нь 1 жилийн хугацаанд одоо яг ингээд байраа захиалах гэхээр арай хүрээгүй нэг 20 эдэн сая маятай 10 эдэн саятай хүмүүс маань үргэлжлүүлэн за 2 дахь жил ер нь 2 жил болтол нь цуглуулчихъя. Тэгээд ингээд байраа авъя гэд ингээд ийм шийдвэрийг гаргаад үргэлжлүүлэн миний байр төсөлтэй ажиллаж байгаа хүмүүс бас байгаа. Одоо миний ингээд ойрын айгу хамаатны одоо нэг юм гэр бүл байгаа. Тэгээ тэр хүмүүс манд Сибирийн Wellness бол тийм идэвхтэй ажилдаггүй. Сард нэг 500 мянган төгрөгийг борлуулалт хийдэг баг. Тэгээд заримдаа бол одоо тэр хүний борлуулалт нэг 500 мянгаас 2 сая 500 3 сая дотор л ер нь борлуулалт хийгээд байгаа байхгүй. Тэгээд бэлэг бонус гээд одоо яг ингээд нөгөө бизнесээсээ орж ирж байгаа бүх зүйлийг хадгалаад 1 жилийн хугацаанд одоо тийм ч идэвхтэй бүр амар сайн ажиллаагүй гэсэн үг байхгүй. Одоо малчин айл байгаа. Тэгсэн чинь 13 сая төгрөгийн хуримтлалтай болсон байна гэдэг. Тэгээ амьдралдаа хязээ чи ийм амар ингээд нөгөө хуримтлалтай байж үзээгүй. Тэгээ яг миний байр төсөл гэж гарснаас хойш ийм зоригтой болсон гэж аахгүй. Тэгэхээр одоо чи ингээд одоо энэ мөнгөө яах вэ? Одоо өөр зүйлд ч юм уу зориулах уу гэсэн чинь үгүй би бүр энийг байртай болон болтлоо хадгална гэдэг. Би энэ сар ингээд өөрийнхөө хадгаламжинд 2 сая төгрөг нэмэх зорилготой ажиллаж байна гэдэг амар хөөрхий идэвхтэй ингээд бүтээгдэхүүнээ борлуулаад ч гэдэг юм уу. Тэгээд байжсэн. Тэгэхээр яг ингээд хүмүүс сард юу гэдэг ингээд миний байр төсөлд хамрагчаар илүү өөрийгөө ингээд дайчилж гин. Тэгээд хадгалах сэтэл төрж гин мөнгөө. Тэгээд хадгалах ингээд ярихаар бид нар болохоор
одоо өөр платформыг сонгосон байгаа. Тэгээ бид нар ямар платформ дээр хадгалж байгаа ганц жаргал лидерээ. За бид нар болохоор мандал хуримтлалыг сонгож хадгалж байгаа. Тэгээд бусад ингээд банкны юутай бол хүүтэй ингээд ялгаагүй байт юм бэлээ. Тэгээд мандал хуримтлал бол ер нь нэлээд ингээд биднэрт бол таалагдж байгаа. За ингээд бид нар 1 жилийн хугацаанд түрүү жил ингээд төсөл маань эхлээд процесс нь ингээд явагдаад тэгээд үндсэндээ нэг бид нар 25 онд бол нэг 8 сарын хугацаанд хүмүүс маань маш үр дүнтэй хадгаламжаа бол хадгалж чадсан. Хамгийн дээдлээ 40-50 саяг бол ингээд хадгалж чадсан. За тэгээ орж ирсэн хугацаанаас хамаарат хүмүүсийн ингээд үр дүнгууд бол хүн бүр тус бүртээ үнэхээр үр өгөөж өгч чадсан байхгүй. Тэгээ энэ зүйлийг ингээд эргээд харахад гэсэн битэрийн үед ингээд санаачлаад хэрэгжүүлээд явж байгаа хүмүүсийн хувьд бол үнэхээр ингээд нэг юм сэтгэл ингээд аюу гой баясаж байгаа байхгүй. За тэнгүүд манай одоо монголчуудын хувьд болохоор хадгалах давтал маш бага байдаг юм нэгдүгээр шүү дээ. Тэгээд хамгийн их ингээд нөгөө манай уламжлалт ингээд юунууд гэдэг баярууд байдаг те. Яг тэр баяруудаар дийлэн хүмүүс юугаа хадгаламжаа ингээд цуцалдаг юм байна. Тийм судалгаа хүртэл ингээд баг байдаг юм байна. Тэнгүүд энэ одоо мандал хуримтлалын нэг давуу тал нь болохоор яг 1 жилийн хугацаанд та энэ хадгаламжийг өсгөнө үү гэхээс энд юусоо хүрэхгүй л гэсэн. Тэнгүүд өнөөдөр хүмүүс ингээд нэг бүтээгдэхүүн борлуулаад 20-30 мянган төгрөгөө нэмж хийгээл зарим нь 200-300 мянга өдөртөө ингээд хийж байгаа ийм үр дүнгууд бол байгаа. Тэг хүн ингээд нөгөө зориггүй учраас тухайн хадгаламжийг юу яадаг юм бэ? Тэр нэг юм өсч өгөхгүй ч гэдэг юм уу те. Яг тэрийг идэвхтэй ингээд байнгын хадгалах дадал бас ингээд айгүй бага байгаад байдаг учраас хүмүүс тэр хадгаламжаа өөрийнхөө хүссэн хэмжээнд тэрийг бол хадгалж чаддаггүй юм байна. Тэгээд бидний хувьд бол ингээд үнэхээр сэтгэл ханамж бол маш өндөр байгаа. Гол нь яг хүн ингээд 1 жил гэдэг маань маш богино хугацаа шүү дээ. Яг энэ хугацааг та бүх зүйлээ хамгийн номер 1 тэр орон гэрний асуудал яг хүн болгоны орж ирж байгаа зорилго бол янз янз байгаа. Зарим нь яг ингээд орон сууцаа томруулъя, зарим нь одоо ингээд орон сууцаа томруулъя те. Зарим нь болохоор өөр одоо энэ 1 жилийн хугацаанд хэдийн хэмжээний мөнгө хадгалж чадах вэ гэдэг юм уу? Энэ ингээд зүйлээ хүмүүс бодож орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр та яг 1 жилийг л маш сайн зориулаад ингээд хадгаламжтайгаар тогтвортой өсгөхий. Тэгээ манай хамт олонны хувьд болохоор бүх ингээд системээ бүтээсэн хамт олон байгаа. Тэгэхээр та одоо би ер нь бол одоо ийм бизнес хийж үзээгүй, зарим нь болохоор би ингээд юм борлуулж үзээгүй ч гэдэг юм уу, бизнес эрхэлж үзээгүй гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Тэр бол одоо санаа зовлтгүй. Бүх зүйлээ та ингээд заалгаад систем таныг ингээд аваад явчих учраас та бол шууд шийдвэр гаргах нь одоо хамгийн чухал байгаа. За баярлалаа. За тэгээд манайх бол одоо ерөнхий ингээд одоо миний байр төслийг танилцуулахад юм байна. Тэнгүүд манай миний байр төслийн одоо хамт олныг одоо та бүхний өмнө дэлгэцэн дээр харуулж байна. За энэ олон одоо улаан тэркотэй, ягаан подволгтэй, энэ олон гайхалтай насны бүсгүйчүүд бол одоо манай миний байр төслийг авч явж байгаа манай sales менежерийн одоо баг байгаа. Тэгээд sales менежерүүдтэй маш их баярлалдаг шүү. Энэ sales менежерүүд энэ миний байр төслийн 97 мянган дагагчтай энэ пэйжийн хүмүүс маань мэдээлэл авъя гэд бичсэн. Тэгээ Google форм өгүүлсэн 23 мянган хүн байгаа. Энэ 23 мянган хүнд энэ одоо харагдаж байгаа улаан тэркотэй бүсгүйчүүд утсаар мэдээлэл өгдөг юм аа. Тэгээ та нар манаас одоо миний байр төслийг зөвхөн одоо ган жаргал үүр цайх гэдэг 2 хүн байдаггүй. Энэ бүсгүйчүүд ингээд авч явдаг юм шүү. Тэгээ энэ бүсгүйчүүдтэй одоо нарыгаа би бас танилцуулмаар байна. Ягаад тэгэхээр энэ бүсгүйчүүд 1 жилийн хугацаанд зарим нь байртай болж зарим нь сарын орлогоо одоо бүр ингээд дөнгөж шинээр эхэлж исэн хүмүүс те 200-300 мянган төгрөгийн сарын орлоготой байсан хүмүүс өнөөдөр дээд тал нь 16 сая, 10 сая, 8 сая, 6 сая гэдэг ингээд маш их өндөр орлогыг бүтээж чадсан маш том амжилтуудыг гаргасан байгаа. Тэгээд энэ бүсгүйчүүдийнхаа төлөөллийг манай sales менежерийн тимийнхэн орж ирсэн байгаа бол би одоо ингээд өөрснийхөө үр дүнгээс бас хуваалцаасай гэж хүсэж байна. За тэгээд манай sales менежерийн одоо тимийнхэн байна уу? Та нар маань ороод ирсэн байгаа бол одоо айгүй гоё үр дүнгээ танилцуулаач гэж гоё камера нээгээд ячвал шууд камер нээгээд ярьж байгаа хүний царай шууд харагдаж байгаа учраас камера нээгээд ярьчаарай. За хэн бэ? Сайн уу? Ороо мэндэ.
За би болохоор миний байр төсөл анх яг эхлэхэд дөнгөж эхэлж исэн. Тухайн үед бол миний сарын орлого нэг сая 200 мянган төгрөгнөөс эхэлж исэн. Тэгээ одоо бол 16 сая төгрөг авдаг болж өссөн байна. Тэгээ ганцхан би өөрөө орлоготой болоод зогсоогүй. Яг энэ манай миний байр төсөлд нэгдэж байгаа 300 гаруй эмэгтэйчүүд, бараг 1000 гаруй эмэгтэйчүүд ингээ орлого ингээ өссөн. Тэгээ 300 гаруй эмэгтэйчүүд бол яг одоогийн байдлаар хадгаламжтай болцсон ингээд ажиллаж байна. Тэгээд яг эхэлж исэн үеэсээ бол багийн борлуулалт бүр ингээ асар өндөр ингээд нэг өнгөрсөн одоо жил гэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн цалин урамшууллыг Монголын зах зээл рүү татаж авч чадсан амжилттай. За тэгээд өөрийн одоо хувийн орлого бол сая 200 мянгаас 16 сая болгосон байна. За энэ сард бол 30 сая төгрөгийн орлогыг бүтээнэ гэсэн зорилгоо тавиад ажиллаж байна. Вау, супер. За Бака маань өөрийгөө танилцуулчих нэрээ хэлээд За ямар бас гандраал яваад штэ тий. За намайг болохоор Баяр Цэцэг гэдэг. Би дотрын эмч мэрэгчлээ. За улсын байгууллагт 12 жил ажиллаад тэгээ миний байр төсөлтөө ажиллаад миний одоо орлого өсөөд ирсэн. За тэгээд ер нь бол ингээд төсөл дээрээ илүү төвлөрч ажиллая. Тэ анх одоо миний байр төсөлт эхэлж байхад би ингээд эндээс сая 200 мянган төгрөгийн орлоготой байсан баггүй юу? За тэгээд нэг 4-5 сар болсон чи миний одоо ордог дансанд зөвхөн ордог мөнгийг яриад байгаа байхгүй. Дансанд ордог мөнгө 4 сая 500 мянга болж эхэлсэн. Тэгээд тухайн үед бол ингээ ботсон 8 одоо өдрийн 8 цагаар ажиллаад нэг хавхаар олдог орлогоо би зүгээр л миний байр төсөлд өдрийн цайны цаг, орой ажилласаа тараад 1 цаг гээд өдөрт 2 цаг зарцуулаад ингээд одоо олдог орлогоосоо ч би чинь төрийн байгууллагаас 3 сая орчим орлоготой байсан бол миний байр төслөөс 4 сая 500 мянга болгож ирээд ингээ миний сэтгэл санаа ингээ хоёрдож эхэлсэн. Тэгээд өндөр орлого олдог ажил дээр илүү төвлөрч ажиллая гэж бодоод одоо яг миний байр төсөлтөө бүр ингээд цаг зориулалтаа гаргаад ажилладаг болоод яг 1 жилийн хугацаа болж байна. Ингээд энэ хугацаанд бол одоо маш гоё амжилттай ажиллаж байгаа. Тэгээд дотрын эмч мэрэгчлээ мөртлөгөөсөө ингээд төслийн менежер болоод ажилласан. Тэгээд миний эмчийн авдаг цалингийн маань ингээд 5 дахин нугалж өгч байгаа надад маш их таалагдж байна. Тэгээд дараагийн сараас бол бүр ингээд 10 дахин нугалж авдаг болно гэж зорилго тавьсан байгаа. За баярлалаа. Энэ бол одоо зөвхөн нэг төлөөлөл нь байгаа тий. За дараагийн орж ирсэн хүмүүс маань байна. Манай наран За манай өөр sales manager-уудын маань төлөөллүүдээс За сайн байцгаана уу? сайн байна уу? Орой минь наран солонгоо. За намайг Наран Солонго гэдэг. За миний байр төсөлд яг өнгөрсөн оны 5 сард буюу одоо яг 1 жил болж байна. Тэгээд 1 жилийн хугацаанд эхлээд бол мэдээж маш их суралцсан, бизнесээ ойлгоно. Тэгээд ингээ ажиллаж агаад яг 40 хоногийн дотор би өмнөх ажлынхаа одоо цалинд хүрч чадсан, цалин орлоготой болж чадсан. За тэгээд одоо миний орлого одоо цалинтай ээжийн 50 мянгаас эхэлсэн орлого маань 90 дахин өссөн буюу одоо үндсэндээ сардаа би нэг 4 сая 500 орчим мянган төгрөгийн орлоготой болж чадсан. Тэгээд хуримтлал маань бас 5-6 сая орчим төгрөгийн хуримтлалтай болсон байна. Тэгээ эхэндээ нөгөө нэг хуримтлуулж мэдхгүй яваадсан. Тэгээд одоо гоё маш амжилттай бас хуримтлуулаад ингээ явж байна. За тэгээ миний байр төсөлд нэгдснээрээ би бол одоо сая дөнгөж яг нөгөө шууд бодит үр дүн гэдэг байдлаар ингээд нөгөө орлогоо ярьлаа л да. Үүний цаана маш их зүйл байгаа. Одоо маш гоё хамт олонтой болсон, маш их зүйлийг сурч байна. За тэгээ би ганцаараа ингээд орлого өсөөд одоо ахиц дэвшил гаргаад сураад байгаа юм бишээ. Надтай ингээ яг хамтарч ажиллаж байгаа бүх одоо хайртай хүмүүс, найз нөхдүүд маань ялгаа авахгүй орлого нь өсөөд олон зүйлийг сурч байгаа нь хамгийн гоё одоо аз жаргалтай байгаа. Тэгээд болоогоо одоо яг энэ зурган дээр одоо тэр улаан трикотнуудын яг ардхан тал би зогсож байгаа шүү. Энэ бол миний хамгийн одоо эхний үн төлбөргүй аялал ээж чадсан. Тэгээд маш гоё амжилттайгаар аялдаг ийм амьдралын хэм маягт бас орж чадж байгаа да үнэхээр баяртай байгаа. Энэ бол миний байр төслийн л одоо ач гэж бодож байна. Тэгээ хамгийн гоё нь багийн системээр одоо ажиллаж байгаа нь юу гэмдэ ганцаараа биш мэдрэмж тэр одоо чадах мэдрэмжийг авдагаараа үнэхээр гоё давуу талтай ийм одоо
бизнес байгаа. Тэгээд баяртай байна. Тэгээ одоо удахгүй автомашин авах гэж байна. Энд бас зүгээр ч нэг орон сууцны хөтөлбөр бас биш ээ. Одоо хүний амьдралд юу хэрэгтэй байдгийг тэр бүх боломж энд байдаг. Тэгээд мөн одоо автомашины хөтөлбөрт бас хамрагдаад автомашин авах эрхтэй болсондоо үнэхээр баяртай байгаа. За, наран салгантаа баяр хүргэе. Баярлалаа. За тэгээс Siberia Wellness компани орон сууцны урьдчилгаа 40 саяыг бэлгэнд өгдөг. Тэгээд миний барь төслийн маань гол зорилго энэ 40 саяыг л таныг 1 жилийн хугацаанд ахуулах зорилготой юм. Энийг авах хугацаанд та яг одоо түрүүний ярьсан наран солонгой маань тий аялах эрх байна. Дээр нь проект хөтөлбөр буюу машины хөтөлбөрт хамрагдаад хүссэн брендийн машин аваад компаниар төлөвлөдөг одоо ийм гоё боломж байдаг. За тэгээд наран солонгон маань яг одоо энэ болцлоо биелүүлээд эх сард ингээд өөрийн хүссэн брендийн машин авах гэж байна. Тэгэхээр та 40 сая хүртлээр маш олон зүйлийг энэ компаниас аваад 40 сая төгрөгийн урьдчилгааг бэлгэнд авах түвшинд хүрэхэд та 10 саяас дээш төгрөгийн орлоготой болох боломжтой юм аа. За манайхнаас өөр орж ирсэн хүмүүс байна уу? За ганжрал лидер хоёулаа инхүү. Одоо би танаас асуулт асуумаар байна л да. За. Одоо биш үү те? Юу лайв үзэж байгаа хүмүүс манд бодож байгаа. Одоо энд орж ирсэн хүмүүс манд. За би одоо шинэ хүн те. Яг энд орж ирээд би яг юу хийн гэсэн үг юм бэ? Гэт хүмүүс асуугаад байдаг штэ те. Тэгвэл миний байр төслийнхэн яг юу хийх юм бэ гэдэг талаар ярьж өгөөч. Одоо ингээд цоо шинээр ороод ирлээ тийм үү? Цоо шинээр ороод ирлээ. Би одоо яг ингээд 0-оос эхэлж байгаа. Би байртай болмоор байгаа. Тийм үү? Одоо би байртай болмоор байна. Та надад зөвлөөч. Би юу хийх ёстой вэ? За. Миний байр төслийнхэн юу хийдэг вэ гэхээр энд одоо сургалтын системээр бид нар бүх зүйлээ. За одоо энэ нэг дууг нь хаач тийм үү? Миний байр төслийнх болохоор бүх системээ бүтээсэн гэдэг байгаа тийм. Энд болохоор онлайн болон офлайн сургалтуудыг бид нар явуулдаг. Энэ сургалтаараа дамжуулаад танд бүх мэдлэгийг ерөнхийдөө одоо энэ туршлагатай 10 сая, 20 сая, 30 сая орлоготой болсон хүмүүс маань Бадам ханд чинь дуугаагараа. За тэр хүний дууг нь хач. За тэгэнгүүт энэ сургалтанд сууснараа та яаж ажиллах арга барилаа ер нь бол олно гэсэн үг юм. За тэгээ манайх болохоор онлайн офлайн гэдэг нь Улаанбаатар хотод байгаанд хурж ирээд ингээд туршлагатай хүмүүсээс суралцах боломжийг бий болгож байгаа. Тэгээд миний барь төслийг болохоор хүмүүс энэ одоо баригдж байгаа барилга юм уу янз янзын асуултуудтай орж ирж байгаа. Өдөр болгон биднээс сууж дээ тий. Эсвэл одоо танах ингээд төрөөсөө орон сууц юм уу гэл ер нь бол андуураад байгаа. 1 жилийн хугацаанд та орон сууцныхаа урьдчилгааг хоримтлуулна. Тэгэнгүүт яаж энэ бизнесийг ингээд амжилттай эхлэх юм бэ? Амжилтын гараа өөр ямар боломжууд байдаг? Тэр бүх зүйлүүдийг бид нэр 7 хоногийн хугацаанд 11 сургалтаар та бүхэн зааж өгнө гэсэн. Тэгээ ажлынхаа хажуугаар та онлайнаар сонсох боломжтой бол онлайнаар сонсоод одоо өөр улс орноос бол хүмүүс маш олон холбогдож байгаа. Тэр хүмүүс маань онлайн сургалтанд суугаад ерөнхийдөө ажиллах арга барил олоод авчиж байгаа. Тэгээ бид нар бол ерөнхийдөө борлуулалт хийдэг. Бид нар 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй энэ бол ерөөсөө бэлэн бизнес таны хүлээж байгаа гэсэн үг. Бараа 500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний компани маань оруулаад ирсэн. Монголын зах зээлд 15 жилийн хугацаанд хүмүүс бол мэддэг болцсон. Магадгүй та аль нэг бүтээгдэхүүнүүдийг хэрглэж үзсэн байж магадгүй. За ингээд энийг одоо борлуулад бид нар өдөр тутамдаа 25 яшгийг бол авдаг гэж байгаа. Энэ мөнгөө хүмүүс маш сайн хадгалж чадж байгаа гэсэн. За тэгээд маркетинг төлөвлөгөөр нь ажиллаад тэр 40 саяыг яаж авах юм? Сардаа одоо та нэмэлтээрээ сардаа нэг 2-3 сая орлоготой байлаа гэж дээ. Одоо үндсэн ажил чинь тий. Тэгэнгүүт Сибирээс яаж одоо энэ сая төгрөгийг 3 саяыг авах юм тий? Тэр болгоныг бид нэр дистаралтаар зааж өгнө гэсэн үг. Тэгэхээр та шууд шийдвэрээ гаргаад ирэхэд л болно гэсэн үг. За тэгээ манайх болохоор нөгөө клуб 200 гэдэг хамгийн ихний хөтөлбөртэй. Ер нь бол миний байр төсөл шинээр орж ирж байгаа хүмүүс клуб 200 хөтөлбөрт орж ирэх одоо клуб 200 хөтөлбөрийн болцлыг биелүүлсэн мөчөөс эхлээд манай багийн одоо 6 хоногийн одоо 7 хоногт 6 өдөр нь сургалттай байдаг. Танхим болон онлайн тусалсан энэ сургалтанд суух одоо нэг болцол нь хангагддаг гэсэн үг байхгүй. Тэгээ клуб 200 бол ерөнхийдөө одоо таны хамгийн анхны одоо болцол биелүүлэх челленж байдаг. Тэр нь сард та гэр бүлийн хэрэгцээ юм уу? Одоо Сибирийг хэрэгэлдэг ийм
хамаатан садан эсвэл хүйтэн зах зээлээс 400-аас 500 мянган төгрөгийн борлуулалтыг хийгээд клуб 200 гэдэг хөтөлбөрт ийм бэлгийн хөтөлбөрт ордог гэсэн үг хөө манайхын бэлэг өгөх гээд байгаа гэсэн үг. Тэгвэл энэ хөтөлбөрт орсон болцлоо биелүүлсэн хүмүүст бид нэр үн төлбөргүй сургалтынхаа линкийг өгөөд сургаж байгаа. За тэгээд клуб 200 хөтөлбөрт хамрагдсан тэр мөчөөс эхлээд та маань яг нь багийн систем рүү шилжээд за яаж баг бүрдүүлэх үү, яаж борлуулалт хийх үү, яаж өндөр орлоготой болох үү гэдэг сургалтуудад хамрагдаад эхэлж байгаа гэсэн үг. За тэгээд ингэж миний байр төсөлд нэгддэг байх нь байна. За тэгээд миний байр төсөлд нэгдсэн хүмүүс маань одоо ямар амьдралтай болж байгааг харсан байх. За тэгээд энэ зураг айгүй гоё хөөрхөн зураг гэж боддог. Тэгээд энэ бид гурван найзууд байгаа. Тэгээд 2021 он, 2022 он гэд одоо дамнаад бид гурван найз одоо анх бизнесийг эхлүүлсэн гурван найз болохоор гурлаа Siberian Wellness компаниас $50,000 шагнал авч ирсэн. Тэгээд энэ $50,000 шагналаараа бүгдээрээ орон сууцныхаа асуудлыг шийдчихсэн. Тэрний өмнө одоо дөрөв ярианда манай ган жаргал лидер дурдсан одоо орон сууцны урьдчилгаа 40 сая төгрөгийг бэлэг болгон өгдөг гэх тий $50,000 болон орон сууцныхаа урьдчилгааг аваад ингээд явж исэн. За тэгэхээр ер нь бол яг хөө ингээд энэ бизнесийн маань хувьд та гэрээсээ онлайнаар одоо ямар ч нөхцөл байдал гадаадаас чих боломж байна. Тэр аргыг нь манай хамт олон зааж өгөх гэдэг байгаа. За тэгээд энэ слайдн дээр нэг бүсгүй харагдаж байгаа. Манай Zoom-ийн харж байгаа бах. Тэгэнгүүт энэ бүсгүйг болохоор наран гэрэл гэдэг, Ригжибогийн наран гэрэл гэдэг. За тэгээд энэ бүсгүй энэ сар бизнес лидер гэдэг цолонд хүрсэн. Сарын орлого нь 7 сая төгрөгөнд хүрсэн. Сибирийн логотой маш гоё цагаан харьяар ундаг. За өнгөрсөн намар болохоор 10 сард Тайландын аяллаа ялагч болоод компани зарлаар үн төлбөргүй аялаад ирсэн. За тэгээд энэ бүсгүйгийн дансны хулгайг хэдүүлээ харцгаа. Энэ бол бүтээгдэхүүн борлуулад өдөр тутамдаа олдог орлого нь харагдаж байна тий. Ерөөсөө нэг өдрийн дотор 400-500 хэдэн мянга байгаа юм бэ мэдэхгүй ингээд маш их одоо борлуулалтыг хийдэг. Одоо сарда нэг тогтсон 7 сая ч юм уу орлоготой байлаа гэхэд энэ дээр нэмэлтээр өдөр тутмын борлуулалтаасаа маш их мөнгө аваад байгаа гэсэн үг байхгүй. Энд дансанд орж ирсэн байгаа мөнгөний 4-1 нь таны шууд ашиг гэд бод. Тэ? Тэгвэл биднэрт ингээд яг ийм Монголд ороод ирсэн бэлэн новомин байлаа гэхэд би новоминыг зарж зуучилсныхаа төлөө 4-1 шууд дансандаа аваад хийгээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ одоо манай багт бол ингээд сард ямар ч асуудалгүй Instagram-ийн reel хийгээд, story хийгээд, пост хийгээд, за пэйж ажиллуулад сардаа 20 саяын борлуулалтыг хийдэг бүсгүйчүүд байна. Тэгвэл тэр 20 саяын борлуулалтын ашиг болон шууд 25% ашиг болон одоо урамшуулал буюу багийн системээс авж байгаа орлого нь 8 сая төгрөг гарч байна. Тэ? Зүгээр л гэртээ хөвгтэй хараасуудыг ээжнэр. Түүнээс за магадгүй одоо зээлээ төллөө, юнившнээ төллөө 2 саяын хэрэглээ 6 сая төгрөгийн цааш нь хийгээд авах боломж бидэрт байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ би монголчуудыг тэгж боддог. Одоо ингээд хөдөө орон нутагт ч юм уу ингээд хүмүүс тэгж ийн гинэ. Одоо саяхан манайхан айгүйх ингээд орон нутгуудаар ажилласан. Тэгэхэд хөдөө орон нутагт байдаг хүмүүс бүтэн 1 сар ажиллаад 900 мянган төгрөгийн цалин авдаг. Сая 200 мянган төгрөгийн цалин авдаг гэж ярьж ийн гэж аах. Тэгэхээр чин тэрнээс хэдийг хуримтлуулах юм. Хүн ингээ хуримтлалтай болохын тулд яах ёстой илүү их орлого олж иж хуримтлуулна шүү дээ. Тэгэхгүй ингээ маш бага мөнгө амьдралд нь хүрэлцэхгүй байгаа мөнгнөөс бид нэр хуримтлуулах боломжгүй шүү дээ тий. Тэгвэл би бол ингээ хүмүүст хэлдэг хуримтлалтай болыг бол хуримтлуулах орлогын их нь бас танд нэмэгдэх ёстой гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй юу. Тэгээд одоо магадгүй сард 900 мянган төгрөг, сая 200 мянган төгрөг таны орлого бага байгаа бол байртай болъё гэж бодож байгаа бол та өнөөдөр 8 цагийн ажил хийх хангалттай байна. 8 цагийн ажил дээр нэмэх 2 цагийг нэмчих. Энийг Siberian Wellness-д суралцахад зориулаад сошиал орчинд зориулахад бизнесийн системээ ойлгох одоо хөрөнгө оруулалтын цаг болгоод ингээд хэдүүлээ бизнесийн сургалтанд суугаад бизнес ойлгоод тэгээ борлуулалт хийхэд ур чадвартай болчихъя. Маркетинг хийх арга техниктэй болчихъя. Борлуулалт тийм ээ маркетинг хоёрыг хийж чадах юм бол танд яах нь Siberian Wellness компани хэдл хэдийн ашиг өгөх гээд байна. Тэгээ таны одоо яагаад болохгүй гэж. Зарим хүмүүс бол одоо 2 орлогыг хөөсөртэй байна. За нэг өдрийн цагаар баг шинж хийдэг. Тэгээд нэг гар уурлал юу гэдгийг дээл хатгамал ч юм уу ойдог. За тэгвэл 3 дахь их үүсвэр нь Siberian Wellness яагаад гэж болохгүй гэж. Тийм үстэй.
Нэг их орлогын их үүсвэрээр амьдрий. Хүнсээ авъя, зээлээ төлье. Дараагийн 2 дахь их үүсвэр, 3 дахь их үүсвэрийг хадгалдаг бай. Ингэж явж болох байхгүй юу? Тэгээ монголчууд бол тэгдэг. Монголд амьдрах боломж алга, гадаадд л явбал боломж байна. Гадаадд яагаад ингэж амьдрах боломж байгаад байна вэ гэдгийг би хэлж өгөө. Яагаад тэгэхээр гадаадд очисон хүмүүс хичээгээд байгаа байхгүй юу? Нөгөө амар нэг юм айц төгшүүрийн мэдрэмж нь өндөр болчихж байгаа байхгүй юу? Хэл ус мэдэхгүй, ажиллахгүй л бол мөнгөгүй л болвол гудамжинд гарна, өсөж өхөн, гэрлүүгээ мөнгө явуулж чадахгүй ч гэдэг юм уу? Мөнгө хадгалж чадахгүй гэдэг айц байгаа учраас гадаадд байгаа хүмүүс өөрийн 4 цагт босоод шөнийн 12 цаг шүн болтол ингээд өдрийн 10 хэдэн цаг ажиллаж байна. Монголдо болохоор хүмүүс 8 цаг ажиллаад би амар завгтай тий Монголд амьдрах хэцүү байна, цалин мөнгө хүрэхгүй байна. Тэгвэл Монголдо яг гадаадд байгаа юм шиг хичээгээл ажиллаж л та хэдүүлээ. Тий? Монголдо яг гадаадд байгаа юм шиг хичээгээд ажиллах юм бол Монголд мөнгө олох боломж зөндөө байгаа манайхаа. Зориулж байхгүй тий? Тий. Яг нэг жилээ ингээл зориулчих. Тэгээ би бол яг ингээ хүмүүсийг тэгж хэлэх дуртай. Сибирийг ба штэ тий. Монгол их орондоо хайртай хүмүүстэйгээ орой болгон ингээ хүүхдээ үнсээ тэврээд нөхрөө тэврээд унтж байгаа нь хамгийн гоё. Хайртай хүмүүстэйгээ бизнесээ хийхдээ монгол хүмүүстэй уцаар яриад энэ пулс бокс бол зүрхний бүтээгдэхүүн ингэдэг юм гэд монгол хүмүүстэйгээ яриад бизнес хийн. Энэ бол агуу тансаглал биш гэж үү? Тэ? Тэгээд цагийн эрхчлөлөө те амралтын 2 өдөр оройн цагаар та ингээд бизнесээ хийгээл ингээл мөнгөн хуримтлалтай болчих. Тэ? Хүмүүс болохоор ингээд нөгөө их мөнгө олохыг заавал гадаад явна гэд ингээд бидний нөгөө сэтгэлгээ айгу хайрцаглаж байгаа байхгүй юу? Тэгэхээр та төрийн албан хаагч байна уу? Хөдөө орон нутгийн хүн байна уу? Декреттэй ээж байна уу? Тэтгэврийн хүн байна уу? Хамаагүй манай компани таныг яг ажилтны чинь хэрээр өгөхөд бэлэн байгаа. Маш олон эмэгтэйчүүд байна бид нартэй. Дээд тал нь одоо 60 настай 70 хэдэн настай хүмүүс хүртэл хамтарч байна. Ажинууд байна биднэрт тий. За тэгээд одоо яг бизнест амьтанд хүрж байгаа хүмүүсийг харахаар бас ингээд маш мундаг боловсралтай, янз янзын албашаал өндөр албан тушаалт байсан, янз янзын давхар бизнестэй ингээд бүр бүх төрлийн одоо хүмүүсийн энд ингээд community нэг ингээд баг команд болсон нэг зорилгын төлөө явж гин гэд боддоо. Тэгээ одоо яг ингээд магадгүй лайв үзэж байгаа зүүмд ороод ирсэн та нар маань бидний нэг эдис болъё гэвэл манай хамт олон мэддэг, чаддаг бүх юмаа сургаад таныг өсгөөд гаргаад ирэх боломжтой шүү. Тэгээ би ингээд бид нар ингээд амар хүмүүст хайртай. Тэгээ бид нар өөрснөө бас яг эгэл жирийн амьдралаас ч юм уу гарч ирээд өндөр орлоготой болоод өндөр ингээд дээтэл ингээд одоо том компани тий уул уурхайн компани гэдэг юм уу ямар нэгэн одоо банкны захирлын төвшний цалин урамшууллыг авч байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар бол яг эгэл жирийн төвшнөөс ийм өндөр орлогыг бүтээсэн учраас яг өөрсөн шигээ энэ хүмүүсийг тийм болгох юмсан гэж бидний сэтгэл зүрх ажиллаж идэг гэсэн үг байхгүй юу та. Тийм учраас та нарыгаа энэ төгсөд урьж байна. За тийм байна. Ганжаргал лидер маань хэлэх гэдэг шиг байна. Харин тийм ээ. За тэгээд одоо ингээд нөгөө хүн болох ингээд бизнес хийх боломж бас айгу бага байна шүү дээ. Одоо жишээлхэд эхлэлийн хөрөнгө байхгүй, ямар бизнес хийхээ мэдэхгүй, гэхдээ л ингээд амьдралдаа нэг өөрчлөлт дараагийн түвшинд гаргачмаар л гэдэг тий. Тэгэнгүүт энэ бизнесийн давуу тал нь та эхлэлийн хөрөнгөгүйгээр бий болгох боломжтой юм. Тэгээ саяхан би нэг ингээд мэдээ үзчихлээ л да. 2 сартай хүүхдээ орхиод 4 хүүхэдтэй эмэгтэй одоо сошиал орчин таад маань бас үзсэн баг 4 хүүхэдтэй ээж Солонгост гэрээгээр 3 жилийн өмнө уг нь бол ингээд гэрээний хүсэлт өгсөн гэрээгээр ажиллаад мэдээж одоо тэр хүн яах гэж явж байгаа гэхээр амьдралаа сайжруулахын төлөө явах гэж байгаа шүү дээ. Тэгээд явсан боловч 2 сарын дараа үнэхээр одоо тэр очсон үйлдвэрийнх нь хүмүүс маш их ингээд дарамталдаг. Тэгээд 2 сартай төрсэн эмэгтэй гэдэг чинь одоо ямар байх вэ те. Тэгээд галзуураад ирсэн гэдэг кейсийг бол ингээд харж илаа. Тэгэхээр мэдээж ингээд бид нар гадагшаа явангууд бүх юм ингээд бас сайхан бас биш байхгүй тий. Өнөөдөр бид нар одоо тухайн улс орны хэлийг мэдгүй. Тэгээд тэрэн дээр юу гэж бодож ирсэн бэ гэхээр Монголд бас юм гоё боломж байна штэ. Тэгээ би бол одоо ингээд 4 сартай хүүхэдтэй бизнестэй ингээд орж яхад хүүхдээ харангаа өөрийнхөө боломжинд тааруулаад бизнес хийж ирсэн байхгүй. Тэгэхээр та одоо ажлынхаа хажуугаар энэ бизнесийг ингээд хийгээд тий. Тэгээд тэр энэчээс олж байгаа бүх орлогыг хадгалчих. За одоо зарим нэг 20-30% нь өөртөө хэрэглээд үзье. Хэрэглээндээ хэрэглээд те. Тэгээд үлдсэн 70% хадгалаад бай. 1 жилийн дараа за 6 сарын дараа гэтэл танд эргээд харахад ямар сонголт хийвэ гэдэг чинь угаасаа ойлгомжтой болно.
жилийн дараа магадгүй та бид нэр ингээд байрныхаа найранд урьж явах болно тий. Тэгээд энэ одоо юугаараа юу гэж хэлэх гээд энэ хэр та зүгээр шууд хийгээд л ихэл гэж бас хэлмээр байна. Тэгээ манай одоо миний байр төсөлд нэг багш одоо бүр ингээд суманд амьдардаг багш эмэгтэй ингээд нэгдсэн. За тэр эмэгтэй хувьд болохоор энэчээс олж байгаа нэг айхтар бас түрүүний нөгөө яг үр цах лидер маань ярьжсэн кейстэй ерөнхийдөө төстэй нэг их борлуулалт хийдэггүй бизнестэй ингээд багахан цаг гаргадаг. Заримдаа ингээд 500 онооны борлуулалт, заримдаа одоо ингээд 3-4 саяын борлуулалт хийждэг. Тэнцээсээ авсан борлуулалтын хувиа ингээд хадгалаад 7 сарын дотор 3 сая 900 мянган төгрөгийн хадгаламжтай болсон байна. Тэгээ тэр эмэгтэй хувьд бол маш олон жилийг ингээд одоо удахгүй тэтгэвртэй гаргаж байгаа тийм эмэгтэй. Гэтэл би ингээд хадгалж исэн. Гэхдээ ийм өндөр болгож үзээгүй гэдэг байгаа байхгүй. Тэгээ монголчууд ч ингээд нэг жоохон хадгаламж үүсгэж байгаа л амьдралын асуудал гарангуут тэрийг ингээд тэр асуудалтаа үрчдэг. Нэгдүгээр тэр нь зориггүй учраас шууд ингээд үрээд аваад ийн. Дээр нь амьдралын асуудал гэхээр нөгөө нэг мөнгө нь бас хатгаад ийн тий. Тэгэхээр нэг жилийн хугацаанд энэ мөнгө өсгөөд ингээд нэг жилийн дараа харахад бол үнэхээр бас танд үр шимээ бол өгсөн байна. Хэдхэн сарын дотор л хүмүүст ийм гоё үр дүн өгж байгаа. Тэгээ хүмүүс болохоор энд бид нэр 80-аас 140 сая төгрөгийг хоригдлуулна гэдэг байгаа. Яг та ингээд жинхэнэ ажил болгоод хийж чадах юм бол энэ биелэх боломжтой. Тэнгүүд ажлынхаа хажуугаар тодорхой хэмжээний нөгөө багахан цагийг гаргаж байгаа хүмүүсийн хувьд иймэрхүү үр дүнтэй байгаа. Тэгэхээр одоо энэ төслийн маань хэрэгжилт бас яаж явж байгааг харж байгаа тий. За тэгээд одоо болохоор хэдүүлээ одоо энд ингээд маш олон хүн зүүмд маань ороод ирсэн байна. Тэгээд зүүмийнхаа одоо орж ирсэн гишүүд маань бол одоо яг энэ өнөөдрийн вебинарыг бүтээлцэж байгаа хүмүүс маань та нар гэсэн үг шүү дээ тий. Тэгээ бид нарыг бас давхар ингээд лайваар үзэж байгаа учраас яг ингээд лайв үзэж байгаа хүмүүс маань ямар асуулт асуухыг хүсэж байгаа болоо. Тэгээд энд одоо бас янз янзын хүмүүс байгаа. Аль хэдийн зарим нь миний байр төсөлд ороод ирсэн. Зарим нь болохоор яг сонирхоод ороод ирсэн хүмүүс байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр аль нь ч байсан хамаагүй ганжаргал лидер битээрээс одоо асуулт байвал асуугаад хэдүүлээ нэг асуулт хариултын цагаа эхлүүлээд айгуу гоё яг ингээд ярилцъя төөхөө. Тэгээ асуулт асуух хүмүүс байвал төлөвтэй ороод ирээрээ. Сүүлийн мөчүүдэд хэдүүлээ асуулт хариултын цагаа гаргачихъя гэж бодож байна. Тэгээ битэрийн зүгээс бол ер нь бол ингээд үндсэн мэдээллийг хүргэсэн. Тэгээ маргааш 12 цагаас манай Ops дээр хорооллын салбар дээр маань болохоор миний байр төслийн уулзалт 12 цагаас болно. Яг танхимын уулзалт нь болдог байгаа. Хагас өдөр болгон. За. Асуулт асуух юм байна уу? За, мик нэгээд асуугаарай манайхаа. Тэгээ ер нь бол асуулт байгаа ах гэж бодож байна тий. За, зул заяа work гэж байна. За тэр хооронд юу яажээ? Манайхан асуултаа асууж байгаарай. За би энэчнээс комментуудыг бас чатыг бас уншия гэж бодож байна л да. За. Орой минь гэснэ. Энд ингэж байгаа. Солонгост өдрийн 12 цаг ажиллаад сардаа хамгийн ихтэй 8 саяыг авдаг гинэ. 12 цаг ажиллаад 8 саяыг авдаг гэж байгаа байхгүй юу? За. Эх орондоо эрх тураараа ажиллаж хөдөлмөрлөж ганцхан жилийн дотор байрны урьдчилгаатай болно гэдэг Монголд авахгүй боломж юм да гэж байна. За. Манай ээж энэ 5 сард ороод өөрийнхөө үе мөчний бүтээгдэхүүнийг аваад 100 мянган төгрөгийн ашиг авсан. Тэрийгэ хадгалж болно гэсэн чинь ямар гоё юм бэ гэд тэр хадгаламжаа нээгээд тэгээд одоо ямар аятайх юм бэ гэд байж байгаа аятайх юм бэ гэсэн тэгээд нээж өгөндөө гинэ. Одоо өөрөө эрүүлчингээ хадгаламжтай болох боломжтой гэж штэ. Тэгээ ер нь бол манай бизнесийн зарчим амар ингэн штэ. E-mart 8 шатхуун түгээх станцууд хүртэл ингээд өөрийн бонус карттай болсон байна. Яг тэрэн шиг өөрийн ID кодыг үн төлбөргүй үүсгээд тэгээд одоо таны худалдаа авалт түрээс бонус бодогддог. Тэгээд одоо өөрөө ингээ хэрэглэгч болчингууд хэрвээ одоо эргэн тойрны чинь найзууд яг тийм кодтэй ID-тэй болчвол та найзуудынхаа борлуулалтаас хувь татаад тань дээр урамшуулал гарч иж байгаа л гэсэн. Маш амархан. Ерөөсөө ингээд болоохгүй. Айгүй энгийн. Тэгэнгүүт хүмүүс айгүй ингээд хэцүүгээр хүлээж авдаг. Сүлжээний бизнес хэцүү, өндөр үнийн дүнгээр элсдэг. Одоо дандаа нэг юм нэг сүлжээний
хувиралдааны онолууд байдаг байхгүй юу? Гэтэл манайх болохоор яг албан ёсны компани байна. Нэгдүгээр, хоёрдугаарт бол ингээд манайх албан ёсны үйлдвэртэй, бүтээгдэхүүнтэй, чанарын өндөр стандартаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг, бүтээгдэхүүн маань маш сайн чанартай. Тэгээд ерөөсөө л ингээд нэг юм шудраг таны одоо худалдаж авсан юмнаас чи бонус урамшуул өгж гин. Таны сурталчилсан network хийсэн одоо нөгөө сүлжээнээс чинь буюу хүмүүсийн энэ нөгөө одоо гишүүнчлэлээс танд урамшуул өгж байгаа л гэсэн үг ингээл болоо. За тэгээ өнөөдрийнхөө вебинар маань маш сонирхолтой болж гин гэж бодож байна. За тэгээ эрүүлж гэж орсон харин боломж байгааг хараад мэдэрч байгаа жаахан аргаа олохгүй л байна гин. Тийм зүгээр угаасаа шинээр эхэлж яхад ингээд цоо шин салбар шүү дээ. Тийм учраас таны хувьд ингээд өмнө нь сүлжээ хийж үзээгүй бол эн чинь таны шинэ ихтэй сургууль гэсэн үг байхгүй. Тийм учраас санаа зовлтгүй 6 өдрийнхөө танхим болон онлайнда оролцоод тэгэл та нэг мэдлэгтэй маш мундаг болсон байна. За. Тэгээ манай сэлсүүдээс бас орж ирсэн байгаа. Тэгээ би нэг жинзи төлөөллийн буйнаага бас урья гэж бодоод байна. Тэгээд ерөнхийдөө асуулт хариулт байхгүй тийм. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний байрт sales manager болоод бидтэй 7 сарыг өнгөрөөсөн байна. За тэгээд би болохоор дизайнер мэргэжилтэй Наа Буйзэ гэдэг. Тэгээд яг мэргэжлэрээ ажиллаад өөрийн гэсэн би брэндээ үүсгэе гэдэг ерөнхийдөө бол бас судалж үзсэн л дээ. Тэгээд яг одоо нөгөө нэг нийгмийн байдал татвар гэдэг зүйл бол одоо маш их зүйлийг ерөнхийдөө бол ингээд хойшин татаад байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд эхлэлийн хөрөнгө хамгийн бага эхлэх одоо бизнес яг хаана байгаа юм бэ гэдэг юм нь судалж эхлээд миний байр төсөлтэй ерөнхийдөө бол орж ирсэн. Тэгээд яг мэргэжлэрээ бол ажиллаж байхдаа маш бага цалин авч ирсэн. Тэгээд нөгөө нэг хоногийн 12 сая энэ комментиг уншаад би бас бодчихлээ л да. 12 цаг ажиллаад 8 саяыг авч байна. Энэ гэхдээ бас гэж боломжтой. Тэгээд би болохоор ингээд амар олон цагийг зарцуулсан ч гэсэндээ ийм их мөнгө авч байгаагүй учраас надад амар тийм гонигтай байсан байхгүй. Тэгээд одоо болохоор яг миний барьцтай ороод яг 8 сарын хугацааг өнгөрөөсөн байна. Тэгээд миний цалин бол 5 сая ерөнхийдөө бол бодогддог болсон. Тэгээд хамгийн гайхалтай нь болохоор энэ нэмэгдэх боломжтойгоор надад айгүй гой санагдаад тийм айгүй тийм сэтгэлд үеиг хийж бүтээх урам зориг улам нэмсэн юм шиг бас санагддаг. Тэгээд нийт sales manager-тэй болон үүсгэн байгуулагч хоёрчтэй бас баярлаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Манай Буйна тэгээд айгүй олон гоё аяллуудад явсан. Одоо бас 12 хоногийн өмнө одоо компанийнхаа үйлдвэрт зарчлах урилгыг авсан. Тэгээд 7 сард Сибирийн логотой гоё машин авч унагч байгаа. Өөрөө инстаграмаар болохоор 365 хоногийн хугацаанд байртай болох челленж гэдэг рeel хийдэг. Тэгээ одоо хэдэн хоног нь болсон бэ Буйна? Хэдэн хоног дээрээ явж байна? За одоо болохоор бараг 2 зүг бодох гэдэг 192 хоног дээр явж байгаа. Үгүй яагаад болохгүй гэж те 365 хоногийн хугацаанд байртай болох челленж зарласан. Тэрийг ингээд маш идэвхтэй ажиллаад хийж байгаа. Тэгээ хүмүүс чинь жинзэнүүдийг ингээд одоо жинзэнүүд ажил тасалдаг байна, хариуцлагагүй байна гэж тэгж байгаа. Гэхдээ яг үүндээ бол энэ бүсгүй маань одоо энэ жинзээ маань гэхэд одоо бүр ингээд байгууллагатай ажиллаад бүр гүйцэтгэх захирал хүртэл албан тушаалд явсан. Тэгэхээр жинзэнүүд бол ингээд чадна. Тэгээ хамгийн гол нь хүн ер нь бол би тэгж боддог байхгүй юу? Үнэлэмж багтай газар, чамайг үнэлдэггүй газар бол угаасаа тий мэдээж байх, дургүй байх нь ойлгомжтой шүү дээ. Тийм учраас би бол одоо жинзэнүүд муу байна гэдэг нь манай өнөөдрийн одоо нөгөө хөдөлмөрийн зах зээлийн орчинч гэдэг юм уу? Тэр зүйлээс болж байгаа, үнэлэмжээс болж байгаа гэж бодож байна. Энэ хүүхдүүд чинь ингээд шал өөр юм хараад үсчраас одоо миллениал энтрүүдээс бол арай өөр байгаад байгаа байхгүй юу? Тэгээд жинзэнүүд бол ингээд ийм супер байгаа. Тэгээд ер нь бол залуучууд ингээд ажиллахад харьцангуй хурдан сэтгэдэг, бас их хурдтай. Тэгээд юмыг их амархнаар одоо бидний ингээд нэг юу гэх юм миллениалууд ч юм уу тэрнээс дээш үеийнх ингээд нэг учрыг олохгүй байгаа юмны учрыг аюу хурдан олчиж байна. Тэгэхээр одоо Сибирийн одоо Сибирийн байлнаас ирснээр насны хүмүүстэй ажиллаж байна. Тэгэнгүүт ингээд одоо жинзэнүүдтэй ингэж ажиллах хэрэгтэй юм байна. Өөрөөсөө дээшээ хүмүүстэй ингэх юм байна. Миллениалуудтай ингэх юм байна гэдэг одоо арга зүйд бас ингээд зохицож ажиллах юм
чадварт бас суралцж байна сүүлийн үед. Тэгээд жинзэнүүд бол одоо бидрийг бүр ингээд бүт гэл ингээд ороод ирж байна. Бидний ертөнц одоо энэ бизнесийн ертөнц рүү бол амар хүчтэй орж ирж байна. Одоо жинзэнүүд манд 30 хүрч хамгийн амар нь. Одоо араас нь альпа үе гарч ирж байна те. За тэгээ манай бизнес бол үнэхээр ийм гайхалтай. Тэгээд буянадаа амжилт хүсье. За өөр сэтгэлээ хуваалцах манай sales manager байвал сэтгэлийг аваад байхгүй бол өнөөдрийнхөө вебинарыг бас өндөрлөе гэж бодож байна. Тэгээ комент бичсэн, энд орж ирсэн. Гэтэ та нар маань уулна энд ороод ирсэн чи бүгдээрээ бас ингээ амар гоё камера нээвэл гоё те. Камера нээгээд бүгдээрээ ингээ гоё царайгаа харуулад энэ төр нэг юм халуун дулаанаар байвал гоё юм шиг санагдаад бах ээ. За манайхан Вау ямар гоё. камера нээж штэ. Орж ирсэн байна. Царайнуудыг харъя. Орой минь ямар хөөрх юм бэ? Бүгдээрээ ингээ амар гоё идэвхтэй орж камера нээж байгаа хүмүүстээ бас баярлалаа. За. Яа. Энд ганцхан би алдсан. Яа, за тэгээд өнөөдрийнхөө Google Meet юунд орж ирсэн, Zoom-д орж ирсэн вебинарыг манд бүтээлцсэн та нартаа маш их баярлалаа. За өөр асуулт асуух хүн байхгүй бол өнөөдрийнхөө вебинарыг өндөрлөх байгаа жаргал идрээ. За тэгээ өнөөдрийнхөө юуг бол өндөрлөцгөөе. Тэгээд асуух хүн бага байгаадах шиг шүү дээ. Манайхан жоохон ичингүүрээд байгаа юм болов? Анхны уулзалт болохоор ичингүүрээд байхгүй юу? Дараагийн удаа бол бүр ингээ шаагилдаад би яриа гэж тэгхэлгөө дээ. Асуулт нь бас нэлээд их болцсон байх бах тий. Ажлаад эхлэхээр ингээд асуудлууд гарч ирнэ шүү дээ тий. Тэгээ ер нь бол манайх хэвээр амар идэвхтэй байгаа. 23 мянган одоо монголчууд гадаад болон хөдөө гадаа одоо Улаанбаатар хотоос нийтдээ манай миний байр төсөлд нэгдэх хүсэлтийг өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол манай миний байр төсөл бол маш их юм нөгөө юутай хандлттай. Тэгээ ер нь бол ингээд айгүй олон хүн сонирхдог. Тэгээ нэг жилийн хугацаанд бас айгүй олон хүн ч бас хамтарсан байна. За тэгээд өнөөдрийн вебинартай хамт байсан та нартай баярлалаа. Баярлалаа. Гоё сургалт тавьж байна. Шиг баярлалаа. Маш гоё сургалт авч байгаарай. Баярлалаа. За. Баяртай манайхаа. ганцаарч авч болох уу?